Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотгон тавтай морис. Чи хизээ тогон тохиулчлаа да энэ ч тоо. Нэгтэй юу хүмсэг ингээд зузгаадаг юм ингээ арзитэг руу ингээ хий. Яаж байгаа юм бэ үл мэдхээ тэгээ яасан. Мэдгүй. За тэгээ гайгүй юу? Гүй ашгүй нэг тэнгэрээ яваагүй. Зарим хүмүүс ч тэнгэрээ авчдаг гэсэн шүү дээ. Морин хураа ингэж барай ингэдэг гэж заагаад ирсэн. За ингээ дараачих хэсэгт орё горлоо тий. Ихээ дараачих хэсэгт орё. Болох уу? Нэвтрүүлгээ дуусгасан үстэй. Болоогүй юу яриад байгаа. Одоо дахиад нэг хэсэг байгаа штэ. Тийм за. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sands. Сайн мэцхан хүүхдүүдэд үс мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлэг хийхээс байна. Одоо бид цочноо танаас үзье. Сод ингүү 7 настай. Тэгэхээр манай содингүү чинь түрүү нэвтрүүлгээр орохдоо чам шиг баг жижигхэн байсан баг шүү. Тэгснөө содингүү? Би өмнө орохдоо 6 настай. 6 настай байсан. Би тэр үед бараг 2 мөн нэгтэй байсан баха. Тэгсэн баха. Тогон зохиосдог үе байсан баха. Ямар үе? Тогон зохиосдог үе. Чи хизээ тогон тохиулчлаа да энэ ч тоо. Нэгтэй хүмсэг ингээ зузгаадаг юм ингээ арзитэг руу ингээ хийх. Яаж байгаа юм бэ үл мэдхээ тэгээ Би яасан. мэдгүй. За тэгээ гайгүй юу? Гүй ашгүй нэг тэнгэрээ яваагүй. Зарим хүмүүс ч тэнгэрээ авчдаг гэсэн шүү дээ. Тэгэлгүй яадын үл мэдхээ. Гайчи юм шиг. Танаа содод ингэж гин үү? Содингүү. Тэгдэггүй харин асрагчийг минь дүүг минь хараагүй 0 орчод гээ 0 орсон үед намайг хүрдээж хийжлэгээд өрөө рүү орсон үед асрагчийн минь уцсны тэнэглэгчийг аваад залгуурлуу чихээд оруулах гэдэг. Би юун чимээвэ гэж орд ирээл орилал уука гэрлэг. За тэгээ яасан. Зүгээр Асрагчийн гарч ирээд. бас тэнгэрд явчаагүй л байна юм ч гэсэн тий. Дандаа олон удаа тэгжсэн өрөөнийхөө залгуурлуу чихээл тэр нь гэтээ бацдгүй миний хат бахтаад идэв. Хөөрхийдөө. Үл мэдхээ. Гоо чи гутлаараа тоглоод дэлгүй ажиллаа хийлтэй энэ ч одоо. Манад харин намайг үддэг болсон. Дахиад өдөө гараад ирж За яагаад өдөөд энэ миний юу? Аха, нааширста. Өнөөдрийн юм шүү. Аха, нааширста. Би босоод аха, хоёроо тогтоомын өрөөрөө орох уу гэж буцаад явсан чи. Гэ ян дүрээр босуусгаад. Яаж хийж яагаад босуусах гэдсэн А босуусах гэдсэн үү? За. За манай үл мэдхнийг дуулж өгье гэдэл одоо намайг их удаан гуйсан. Тэрийг нэг дуул да. Нийтдээ дуу шүү. За. Сүйтэй будаа гэдэг. Эмээ өө бисаагруу гэдэг дуу шүү. Чи тийм дуу мэдэх үү? Мэдгүй. За тэгвэл хоёулаа сонсъё. Эмээ өө бисаагруу сүйтэй будаа чанж хивсэн дээрээ асгаад ширүүн зодон бозж гасын хайж өвөгийн гавс дундуур таснаас гансны тосгой эмээ хажуугаар тус Эмээ маширэн дооророо гасын хайж гавч. Чи ханаас сурсан юм дөө? Гэ аавас сурсан. За тэр одоо галын хайч гэж юу гэдэг мэдэж гинөө чи? Ингэдэй 100-нд байгаа моднуудыг ингээ хийдэй. Зүйтэй яг Тийм үнэ. байж Гансны толгой гэж юу юм мэдэх үү? Дээр үед хэрэгдэг байсан тийм тамхи татдаг тийм нэг урт юм байна. Чи яаж мэдж байгаа? Аав нь бүгдийг тайлбарлаад өгсөн юм уу? Үгүй гансыг би картнаас харсан. Ямар картнаас? Юу гэдэг вэ? Тэр чинь дээр үед байсан зүйлсүүдийг харуулдаг. Чи гоё дуу мэдэх үү? Содингүү. Би тэр дуу дуулж өгөх юм уу? Яах юм? Надад нэг дуу байгаа. Гэхдээ тал хэсгийн чиглэг Тал дуулчихгүй яадаг гоё шүү дээ. За. Өргөө гэрийн хаймар дээлэн тагсан морин хуур өөлийн миний рүүлтэй хорвоо тосгүй морин хуур шиг бэлэглийг миний ардын бүтээсэн мөнхөд их шиглийн аялгүй Монгол түмний бахархал. Ястай гоё дуу байна. Юуны тухай дуулчихвал мэдхээ? Морин хуур. Юу илээ морин хуур гэж? Морин хуур гэж ийм байдیں۔ Дуугардаг тэгээд нэг тоглодог тийм нэг хөгжим байдیں۔ Дугардаг, тоглодгоо.
Яач дуурагчаа тоглож тийм үү? Өө гэдэг ингээ шидээ тоглож хоо. Үгүй. Яа тий. За, манай содингүү тайлбарл морин хуурын тухай дуулсан юм чи мэдж байгаа байлгүй? Би мэдж байгаа ш. Байж л дээ хоёлаа найзаараа яриулъя л да. За. Бид нарыг нэг юм хийж явахдаа морин хураа ингэж барай ингэдэг л гэж заагаад ирсэн. Зү чи тэгээ морин хуур бариад бүр тоглосон юм уу? Үгүй. Зүгээр ингэдэг гэж заасан юм уу? Морин хуур гэж юу н хаанхын хөгжим зэмсэг юм шиг байна. Манай Монголын манай Монгол зохиосон тийм хөгжим. Зүйтэй сайн байна. Тэр чавхтас үсттэй юм хоёр Чавхтас зүйтэй. тэрийг морины дезер нь хийдэ. Чи ямар мундаг юм бэ? Гурлаа нэг мөсөн бэ штэ. Нэгэнд үндснийхээ хөгжмийг ярьсан юм чи өөр ямар хөгжим байдаг үлээ нэг бодчих доо. За морин хуур өөр юу вэ? Өөр төгөлдөр Ятг зүйтэй. Төгөлдөр хуур чи манай үндэсний хөгжим мөн болов? биш. Биш бах те. Сонгодог тэр чин. Тэ? Тэгээ одоо сая үлмэнтгийн хэлдгээр одоо хаан гэсэн штэ. Тэр дэлхийн юм болж таарлаа штэ. За өөр ятганаас өөр ямар монгол зэмсэг байна? Хөгжмийн жан дан 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 дан. Хуучир. Хуучир яг үнэ. Дан 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 дан. Бас нэг юм байдаг ш. Дан 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 гэдэг. Тэр юу вэ? Шанц. Шанза. Тий. Ятг, шанц, морин хуур. За өөр чи яадаг лээ? Симпэм үү? Лимб яг зүйтэй. За зөөр чи яадаг лээ? Би мартчихлаа. Өөр зөндөө олон гоё юм байх. Бишгүүр юу лээ дээ? Мартсан байх шүү ариуна. Энэ тал дээр бас мул да. За ямар ч ясын гоё юм давтчихлаа гурлаа тий. Одоо юу яа гурлаа? Дараачихаа хэсэгт оръё. Бодлын бөмбөг. За тэгэхээр манай бодлын бөмбөг гэдэг булан бол хүүхдүүдтэйгээ хамт бүгдээрээ манай томчууд бүгдээрээ ямар нэгэн сэдвийг арай илүү нухацтай яриад эннээсээ бодлын бөмбөлгийг үүсгэнэ гэсэн үг дээ. Тэгэхээр одоо гурлаа бол өнөөдөр уурлах тухай ярина. Түрүү юу гэлээ манай содингүү уурлагаараа яадаг байсан гэлээ хоёлаа араажигийн нэвтрүүлгээр ярих та. Орлогоо дээшээ гараад орон дээрээ очиод дэрн лөөгээ доошоо хараад гэж орилдог байсан. Чи гэхдээ гэж орилдог байсан бах. Яаж орилдог байсан? Хамаг уураараа орилаад тэгээд үчи айчдаг байсан. Үгүй үгүй. Уураа гаргах гэж байхгүй. Тэгээ дэрлүү ингээд чанга гэхээр уур гараад тайвширд юм байна л да. Ер нь уур хаанаас гардаг гэж бодож байна та хоёр? Зүрхнээс. За содингүү хаанаас гардаг гэж бодож байна? Тархинаас гардаг бах нь тий. Бас зүрхнээс ч гарч болно штэ. Ер нь бол. За тэгэхээр энэ уур чинь яагаад гараад идэв? Юу гэж бодож байна та хоёр? Яг тэгэхээр нөгөө нэг халууцаад эсвэл хөлс гойжод бас атаархад гэдэг. Яг тэгэхээр өөрийнх нь дургүй зүйлийг хийж байгаа болохоор. Тийм. Тэгэхээр ингээ хүн ингээд нэг юм дургуйцахаараа яаж тэрийг илэрхийлдэг байх нь? Уурж илэрхийлнэ тийм үү? Уур ер нь яаж мэдрэгддэг вүлээ бид нарт. За сая хэлсэн халуу оргиж байгаа юм шиг болдог тий. Өөр яадгүй. Зүрх яадаг вүлээ? Аим хурдан төс хурдан цогтөг тий. Амьсгал яадаг вүлээ? Амар яг үнэ. За тэгээ бидний дуу чанга болдог тийм үү? Дуу чанга болдог. Дээрээс нь нүд яаж хардаг вүлээ? Аль яаж ууртаа хараадахтаа тэр улсууд руу Хүмсгөө уурс үедээ зангидж чаддаг. Алуу яаж зангидтыг харъя. Үлмэ техник уурс үедээ нэг зангидаатах та. Би мэдгүй. Манай үлмэ техник уурлах штеп. За тэгэхээр хүмүүс ингээд биеийн тэгж мэдэрдэг байх нь тийм үү? Зүрх нь урдан цохоод, амьсгал нь хурдан болоод гэдэг ингээл тэр сайн өхөнд муу л ээж таараа тийм үстэй яавчиг сайн биш байж таараа. Тийм учраас хэдүүлээ уурлахгүй байл зүгээр те. Гэтэл яаж уурлахгүй байх вэ? Эвтэй найстай байна. Эвтэй найстай. Ах эгчийнхээ дургүй зүйлийг хийж басгүй. Зүйтэй яг үнэ. Ах эгчийнхээ дургүй зүйлийг битгий хийгээрээ уран. За. Үгэнд нь орно. Үгэнд нь ах эгчийнхээ үгэнд ороороо уран. За. Сод одоо. За өөр яах вэ? Яавал хүн уурлахгүй байх вэ? Уурлах гээд байгаа үедээ усан Үүсчих та.
Зөв, яг гоо уйлчиж болно тийм үү. Гэхдээ тэр бол уурсны дараах үйлдэлүүдтэй харин уурлахгүй байхын тулд ус ууж болно гэж энэ зүйтэй. Ер нь штэ өөр юм хийгээд эхэлсэн дээр баг. За юу. Бас Тэгээд бас юу амуу тайвширтлаа дуртай дуугаа сонсон. Уурсчихад нойр хүрдэг үстэй тэгээд шууд унтчих явсан. Мэдхгүй штэ би л уурлахад нойр хүрдэг штэ. Чиний нойр хүрд юм уу? Ямар сони. Чи ер нь их өөр хүн л дээ те. За яадаг гинөө сая содингүйг сонь санаа хэллээ. Тэгээд уура тайвширтал нөгөө нэг дуртай дуугаа сонсон. Ааха, наа чи их чухал. Гоё юм харах хэрэгтэй. Гоё. Гоё юм харах хэрэгтэй яг үнэн зүйтэй. Наа чи гоё санаа. Тэгвэл дуртай юмаа их зурна. Яг үнэн. Манай содинггүй ер нь би чамд хэлэхэд нь штэ. Чи сэтгэл зүйч болоо. Чи надаас илүү сэтгэл зүй заагаад байх юм. Би барыг чамаар заалгаж штэ хамаг юма бэлдээд исэн ирнээсээ заавад би энэ хоёр хүүхдтэйгээ уурын талаар юу гэж ярих вэ гэж бодоод исэн чи бүр содинггүй битээр тамаг юм заачлаа тий. Сайн байна штэ миний үчин. Та хоёр супер хүчтэн. За юу. Ямар супер хүчтэн гэхээр хүний уурыг арилгадаг супер хүчтэн. За ингээ би уурлаа одоо. Үл мэдэх ерөөсөө уур үргээд ерөөсөө миний хэлснийг хийхгүй микрофоноо оролдоод байх юм гэж уурлаа. Супер хүчтэнгүүд миний уурыг яаж алгуулах вэ? Тэр хардаа. Миний анхаарлыг өөр тийш чиглүүлэх нь байна тий. Тэгчээхэн зүгтээ авч. Зүйтэй содинггүй яана гинэ шууд ус өгч юм байна. Ус өгөөд дуртай дуугийн асуугаад дуртай дуугийн тавина. Нэрээ би тайвширчлаа шүү. Өөр тийшээ хараад ус уугаад гоё дуртай дуугаа сонссон чинь нэрээ тайвширчлаа. Маш их баярлалаа та хоёрт. Онцэлээ шүү. Өнөөдрийн бодлын бөмбөлгөөр хэдүүлээ юуны тухай ярив? Уурын талаар ярьлаа. Тэгэхээр Монголын нэг сайхан зүрц зүг байдаг. Ямар зүрц зүг гэдэг мэдэх үү? Уул морийг зовоон уур болохоор хүнийг зовоон гэдэг үг байдаг. Энэ зүрц зүгээ санаж яваарэ гэж хүүхдүүддээ болон томчуулдаа хэлье. Мэцгийн цочин. За одоо манай мэцгийн зочин буусан маань ингэж байна. За та хоёр маань чихрэн дуртай юу? Дуртай гэхдээ иддэггүй. Ийддэг үү? Яагаад тэгсээр шүтлэх Хаяа жоохон л иддэг. За чихрээ байнга идээд ахын зөв юм болов? 7 хоногт нэг удаа идэх нь зөв юм болов? 7 хоногт нэг. За яагаад? Яг гэвэл дандаа идэж яхаар хурдан шүдэн ороход нь харин хаяадаа л идэж явах юм болов. тэгээд юу амар хорхоодсон байх юм бол тийм. Шүд яа гэд өвдөн те. За тэгвэл хідүүлээ шүд угаахтаа яаж угаадах юм бол харах уу? За чи надад харуулад өгөөрэй. Эхлээд энийг ингэж угааж байгаа дараа нь эднэрийгээ ингээ арагшаа нугаагаад дээлийнхаа артлын угаагаад тэгээд дотгошин энийг угаадаг. Энэ артлын ингээ угаадаг. Дээлийнхээгаа ч гэсэн ээж намайг дандаа угааж өгдөг. Энэ миний угаагаад идэх учраас би энийг хаяа угаадаг. За Тэгээд дараа нь хилээ угаачаад хамгийн сүүлд нь тагнаагаа угаадаг. за тагнаа угаахаар яая гэж гинэ. Хаяадаа Хаяада яая гэдэг. За шүд угаахад яадаг вэ гэхээр тэгэхээр сайзаа зөв сонгох хэрэгтэй. За сайзаа яа сонгох юм гэхээр одоо миний хоёр хүүхдийн төвийн үүдэн шүд агаад энэ хоёр том шүд гэсэн үг. Хамгийн уртлын хоёр том шүд. За энэний баруун талын игнэнээс энэ талын игнэний ирэм хүртэл. За энэ хэмжээтэй шүдний маань сайзны маань толгойд ийм хэмжээтэй байх нэ. За ийм хэмжээтэй байх юм бол чиний шүдний сайз чинь зөв сонгогдчихно гэсэн үг. За дараачих нь яаж үздэг вэ гэхээр шүдний маань хоёулаа толгойн хэмжээ үзчихлээ те. За тэгвэл шүднийхээ өсний өндрийн хэмжээг одоо үзэн заяа. За ингэж үзэхдээ шүдний таслах ирэмгээсээ буйлны ирмэг хүртэлх энэ хэмжээний зайг нь ерөнхийдөө авч үздэг. За ингэж үзэхээр энэ шүд маань сайз маань энэ жоохон жижигдэж байгааз. За тэгэхээр хэдүүлээ ийм хэмжээтэй сайзаар авахд шүдний маань сайзны маань толгойн хэмжээ болон өсний өндрийн хэмжээ гараад ирэхээр миний хоёр хүүхдийн шүдний угаалт маань зөв болоод ирнэ гэсэн. За тэгвэл одоо хэдүүлээ оорныхоо хэмжээг тавих та вандууг мэдхүү жижигхэн бөөрийн ногоо юм байдаг. Анзаарч байгаагүй юу? За тэгвэл вандууны хэмжээтэй жижигхэн бөөрийн ингээд тавьчих юм байна. Заяа. За тэгээд
сойцоо шүдээ угаахдаа 2 шүдээр нь нар зурж байгаа юм шиг угаана хэдүүлээ. Нар зурж чадна тийм ээ. За нар зурж байгаа юм шиг 2 шүдээр нь явлаа. Ингээд 2 шүдээрээ явсаар агаад ингээд гадна тал нь дуусна. За нэг талаасаа эхлээд гадна талууд нь ингээд бүтэн угаагдсан шүү заяа. За тэгээд амаа ангааж агаад хідүүлээгийн хоол буталж ажиллаж иддэг эн чинь аль шүд илээ энэ шүд араа шүд. Араа шүдээ хідүүлээ нар зурхгүйгээр шүүрдэж байгаа юм шиг. Шүдээ ингээд шүүрдэж байгаа юм шиг ингэж угаах нь шүү заяа. За ингэж угаагаад явлаа шүдээ ингээ угаасаар агаад нэг игнэнээсээ явсан бол нөгөө игнээ дээрээ заавал ирж дуусгана. За одоо хэдүүлээ тэгвэл гадна талаа угаацсан. Жажилдаг гадаргаа угаацсан. Одоо аль нь дутуу үлдчихв? Дотор тал дутуу. Ямар мундаг юм бэ? За дотор талыг яаж угаадаг гэвэл шүднийхөө сойзоо үзэг шиг бариад шүдээ угаахтаа таад маань ингэж барьдаг штэ. Энэ барилт нь буруу байх гэдэг штэ. Тэгвэл үзэг шиг ингэж барьж байгаа. Хэдүүлээ үсэг бичгтээ ингэж үзгээр барьдаг тийм ээ. Тэр шиг яг үзэг шиг ингэж барьж агаад дотор талаа угаалаа. Сойзоо дээшээ доошоо. Тэгжихтэй хажуу тийш уцах юм уу? Тий, ингээд үүдэн дөрөв шүдээ. Одоо хэдүүлээгийн үүдэн дөрөв шүдээг ингэж угаах нь байна заяа. За, ингээд дээд доод үүдэн дөрөв шүдээ угаацсан. За, тэгсэн чи одоо энэ талын шүднүүд үлдсэн тийм ээ. Эдрийг мөн айдал нар зурж байгаа юм шиг хэдүүлээ. Ингээд гой зугаачих нь. За, ерөн бол нэг талаасаа эхэлсэн бол заавал эсрэг талдаа дуусгах нь. Тийм ээ. За, энэ талаасаа дээдлийнхаа шүдээ угаагаад дуусгасан бол доотлийнхаа шүдээ аваа. За, энийхээ дараа хэдүүлээд одоо юу угаагаагүй үлдчихв? Хил угаагаагүй үлдсэн цөө. За, хилийг угаахтаа хэдүүлээ болгоомжтой угаахгүй бол хилэн дээр чинь бидний чихэрлэг амт, гашуун амт, за ингээд амтлах мэдрэхүү маань байдаг байхгүй юу? Тэгэхээр нөө тэрийг гимтэж гээд идэг болохоор хэдүүлээ хилээ маш болгоомжтой. За, энэ дээр хил байхгүй байгаа болохоор угаас нь одоо хилнийхээ угаас урагшаага үзүүрлүүгээ ингээд баг зэрэг ингээд шүүрж байгаа юм шиг ингэж угаадаг шүү. За юу хэдүүлээ. За тэгвэл хэдүүлээгийн сойз одоо ийм байвал хэдүүлээ сойзоо солих уу? Солихгүй. За тэгвэл ямар байвал солих юм? Иймийг явд хэдүүлээ. Ийм сойзыг солих нь шүү. Зараа шиг арцаацсан байгаа зү. Ингээд араас нь ингээд сойзоо харсан чинь цараас шиг арцаацсан байвал энэ сойзыг хэдүүлээ солих болцоо. Энэ сойзыг бид шүдийг угаалаа гэхэд яахгүй. Цэвэрхэн болохгүй ш. Тэгвэл ийм сойзыг хаях нэ. Оронд нь шин сойз авах нь тийм ээ. За тэгээд хэдүүлээ ингээд шүдээ угаагаад дуусаад амаа дараа нь яадаг гэлээ? Усаар зайлдаг. Усаар хэдэн удаа зайлдгөө? 3. Би 2. За 2 удаа. За тэгвэл усаар зайлахтай хэдүүлээ 1 удаа зайлахад л болдог. Үл мэдхнийг маань 6-наас хүрээгүй штэ миний дууд. Тэгэхээр 6-наас хүртэл эцэг их нь 7 хоногт ядаж 2-3 удаа угааж өгөх ёстой. За өдөр болгоо угаад штэ аваач. За өдөр болгоо угаавал сайн. За чи бас өөрөө угаадаг штэ. Өөрөө угаадаг. За тэгвэл ээж аав маань 6-наас хүртэл чамайг маш сайн угааж өгөх нь шүү дээ. За 6 наснаас ихсүүлээд дээшээ болоо 7 8 хүрээд эхэлж штэ. Тэгтэн чи өөрөө угааж эхэлнэ. Өөрөө шүдээ угаа. За өөрөө угаахдаа 7 хоногт дахиад 1-2 удаа ээж аваараа заавал угаалгах нь. За миний дөө өөрөө угаадаг гэж байгаа те. Чи өөрөө угааж болно. За өөрөө угаалаа. Эцэг ихтэй заавал шалгуулах болох нь шүү заяа. За тэгээд хоёулаа дээр чихрээ хоёулаа 7 хоногт 1 удаа иддэг гэсэн штэ. За 7 хоногт 1 удаа идэхдээ бөөнд нь идэж гин үү хэсэг идэж байгаа байж байгаа дахиад иддэг үү? Нэгийг идчихээ жоохон байж байгаа. Усуугаал амраал жоохон дахиад иддэг. амарж байгаа дахиад дараагийнхаа задлаа иддэг. За тэгвэл хоёулаа энэ дээр амттан идэж болно. Амтан идэхдээ 7 хоногийн 1 өдрийг тусад нь гаргаж өгөөд тэрийгээ сайхан идчихэд нэг доор нь идээ шүдээ сайхан угаагаад авах юм бол шүдэнд цооролт маань харьцангуй бага байдаг. За тэгээ бүгдээрээ 3-6 сар тутамдаа эмчтэй ирээ шүдээ үзүүлээд авах юм бол шүд цоорлоосоо өрсөлдөн сэргийлээд байж чаднаа. За ингээд манай нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөх гэж байна. Одоо манай үлвийнхээ хамгийн дуртай хэсэг эхлэх гэж байна. Яагаад гэвэл Ансахтай. ансахтай. За яар. За, дандан өвгнийг дазан хүүтэн дажигөө ирэгдэг
Дархан 2 авраг тэр юу вэ? Пенчста юу содингүү ариуна баларх нь вэ штэ. За байж 7 хүүтэй юм байна те. Үгүй дазан хүүтэй. 70 хүүтэй тэгээд 2 авраг юм уу? Үгүй ийм гоё дандан өгнийг дазан хүүтэй дэжгүү өргөдөг дархан 2 авраг. Нэг юм өргөдөм байна. Таяг биш үү? Содингүү туслаач те эн чи. Сандал. Сандал. Үгүй. Сандал 2 Баг хүүтэй. юу Монгол гэр дотор байдаг зүйл. Баг нь. Гэрийн багар мөн үү? Яа, ястай гоё онцгой штэ. За би шүлэг байгаа шүү. Та шүдгээ хоёлаа дараа нь өөр хүүхдтээр уншия. За юу. Чи цаахан ингээ бэлдсэн юмудаа ингээл хадгалаад байж. Харин одоо ерөөлөө хэлэх юм артуу. Үгүй би нэг шүлгийн юу ихний нэг жоохон мөрийн За тэгхээстэй одоо за. юу зэ. Тэгээ ярин чи юу лээ гэдээ хайшээ. Байна уу? Үл мэдхээ. Үгүй би чинь тэрийг уншаагүй жоохон утсан болохоор. Тэгээ одоо би яах юм дэр чи. Угаанаас нэг шүлэг байдээ. Тэгсэн чинь за тэгвэл тэгээ дараа нь болчих л да тэхүү санаж агаад. Нэг уртаа юу яаж хөө. Яшка урт чинь уртаднаа. Үгүй би тэрийг хурдан уншия. Яах юм бэ тэр? Би чинь тэрийг цээжсэн болохоор амар хурдан уншдаг болсон. Тэгээ хурдан уншаад тэр чи урт юм чиндээ үл мэдхээ. Үгүй дуусчнаа. За тэгээстэй тэгэхгүй үйл чинь. За. Ганц минутанд За дууссан. ганцхан минут. За Би монгол хүн арга. Би одоо барьсан бол чиний төрсөн байх тарих юм уу? Гэмэн гэж бод. Тэгэхээр манай зургаас ямарчтай зэвсэг сайхан нутга. Сэтгэл багтах харахад үзэж байгаа зүйл. Үзэж байгаа юм шиг өшөөстэй юм гар. Идэж байгаа юм шиг энэрмэг сайхан цан нутгад. Зэрэг зүрхмэн догдож чагсгүй баярын гэж юм. Хоёр нүд юм бүрхдэг. Өргөн сайхан нутгийнхаа өвчөн дээр түрүүнд өнөрүүд нь таажихаа өндөг. Өнгөд амьдралын төв айн бие даруйдаг. Ариунан заншистай өвд хөгшөдтэй юм нүрээ гэж надад үдэж надад төгсөн өнөр Монгол орны наран намгийг нарийн засгийн үзэж намраа хорон тэжээж найстай сайхан орны надтай хувь нэг байдал тус унсан энэ нутгаа би өөрийн биш хайрлаж багасан дугуйсан мөрнөө би ихэн сүршиг сандаг энэ нутгата би эзний юм ихрээсэст нь өстө хүүний ирээдүгийн төмтэйгээ босгосдох их хөөрөх хүсэж юм хэрэг хүн их орно хамгаалж хүнтэй гэдэг бат хэр тав нутгаа юунаас Jesus гэж бат. За нэрээ гоё шүлэг. Тэгтээ их чинь жоохон чамайг яаруулчлаа тий. Удаан уншуулж их гоё шүлэг чийжсэн байна. Манад хүүхдүүд ер нь мундаг байна штэ. Ямар сайхан Монгол улсынхаа талаар. Эхний хэсгийг сонсч ирсэн юм байна яа. Харин тийм би бас эхний хэсгийг л мэднэ. Дүүг юм шүлийн уралдаанд унших гэжсэн шүлэгтэй байсан. Харин тийм ээ. Би бас уралдаанд унших гад тэгээ дийлэг үлдээ юм урт болохоор нь чийждэг байхгүй. Манай өлмөд тийм мундаг штэ. Онцсэн. Ингээд ерөөл хилээд нэвтрүүлгээ дуусгая. За өлмөдх ямар ерөөл хэлмээр вэ? Том бозоод юмаа их оёод гоё оёорой. За энэ бол баг содингууд зориулсан ерөөл байна тийм үү? Баярлалаа. За манай содингуу одоо юу ерөөх үү? Том болоод сайн хүн болоо сайн байгаарай. Зүйтэй. Эн чинь маш чухал штэ. За тэгэхээр их чинь бас 2 дүүдээ болно. Нийт хүүхдүүдтэй. Бүгдээрээ сайхан том болоод энэ эх орны гоё, энэ шүлгэн дээр, энэ яруу найраг дээр гарч байгаа энэ сайхан Монгол орноо хайрлаж, хамгааж, хөгжүүлж, дэгжээж яваарай миний хүүхдүүд. Ирээдүгээ сайхан авч яваарай гэж өрөөе. За юу? За ингээд энэ даалгаврыг, энэ ерөөлийг биелүүлнэ гэдэгт итгэж байна их чинь одоо харин хоёулаа найзтай яах вэ мэдхээ? Дараагийн физика өгнө. Биелгээ өгье. За тэгье. За хэлээрэй миний хөө. Сабскопи сенсийн ах эгч нараас нь За Саускопигийн ах эгч нарт маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийг дэмжиж хүүхдүүдийг баярлуулж байгаад их баярлж байна. Миний хөө бэлгээ аваарай. Баярлалаа. За зүгээр миний хөө. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч Southcopy Sands. За дараагийн бэлэг. Батасын ах эгч нараас нь амтд заримыг бэлгэж байна. Манай Батусын мэднэ те. Зармиг өгдөг штэ чи санаж гин үү? Аха. За тэгээд энэ одоо уламжлалаараа Өмнөх үс мэдэх дээр орж исэн юм бас. тэгэлгүүдээ чинь орж исэн штэ. Тийм. Гэхдээ эн чинь телевизийн хэвш аражигийнхаа нэвтрүүлэгт яг чамтай адилхан орсон байхгүй юу? Ойлгосноо? За одоо хоёлаа яах вэ? Найздаа танилцуул, дахиад танилцуулах нь. Ани минь тавьчих төр. Тэгээд яг л хүүхдүүдэд баяртай гэдээ аюу гоёор хэлээрэй чи. За юу. Анин дүүдэд туслаад ингээд ардан сайхан тавьчих. За тэгээ манай үлбэнтх одоо дараагийн нэвтрүүлэг хүртэл гэхээр гурлаа яг найзууд руугаа харж агаад баяртай гин шүү. За хэлээрэй үлбэнтхээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл
Баяртай.